За илүүдэлжингүй эртч Монгол айныг одоо Бендамин улсын хорооноос за улс орон даяараа зохион байгуулад за нийт 3 сарын хугацаанд зохион байгуулна. За 2 сарын 15-наас 6 сарын 1 хүртэл зохион байгуулагдах байгаа. За манай аймаг болохоор ер нь 21 аймагтай зохион байгуулж байна. Манай аймаг болохоор өглөө 6:30-аас 7:30 хооронд за аэробик гимнастикийн дасгал одоо нэгдсэн журмаар улс орон даяараа нэг цагт хийнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ улсын хорооноос одоо мэргэжлийн тасалж жологчдод юм тэр хүмүүс нь одоо лайв хийгээд тэр энэ манайхын дэлгэц тавьж байгаад энэ чана тасгалаа хийх юм байна. За 8:30-аас 7:30-аас хойш 9-ийн хооронд болохоор за ард иргэд маань гимнастикийн дасгалыг хийчээд за фитнес байд юм уу өөр одоо спорт тоглоом зааланд хичээлж болохоор төрлүүдээр ингээд өглөө гимнастик тасгал сургалт хийж болох. Хүмүүст бол нэг буруу ойлголт байгаа. Заал үнгүй болчлоо гэхээр 6:30-аас ахуулаад зааланд үнгүй спорт тоглоом тоглоно гэж ойлгоо. Тийм бол биш. Одоо нөгөө чинь нэг гол зорилго нь болохоор одоо хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, илүүдэлжингээ хасах тийм зорилгоор очиж байгаа учраас даа нөгөө гимнастикийн тасгалууд хийн. Тэгэхээр 6:30-аас 7:30 хооронд ганцхан одоо манай аймаг дээр бол одоохондоо хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь ганцхан манай биеийн тамирын суудаг газрын спорт заал нь л тийм тасгал хөдөлгөөн хийх юм байна. За явандаа одоо энэ 3 сар үргэлжлэхийн аян байгаа учраас явандаа өөр сургуулиудын заал ч юм уу одоо цэцэрлэгүүд байгууллага дээр ч юм уу тэр дасгалыг зохион байгуулах тийм аян өрнөж байгаа. Тэгэхээр хүмүүс болгоо нэг буруу ойлголт нь спорт заалд үнгүй болсон. Тэг үнгүй болохоор очиод тоглоно гэсэн тийм буруу ойлголтоор нь яваад байгаа шүү. Энэ аяны хүрээнд зөвхөн одоо спорт дасгал хийх юм уу? Тэр дасгалд нь одоо тэгвэл хэн хамрагдах юм? Хүссэн иргэд хамрагдаж болох юм уу? Эсвэл бол одоо тийм шаардлага тавина гэсэн зүйл байгаа юм уу? За энэ дээр ямар ч тийм хүмүүс шаардлага тавих юм байхгүй. За шаардлага бол болохоор заалны одоо биеийн тамирын чөлөөтэй ховц ч юм уу ямар ч байсан гадны гуталтай биш солих пүүчтэйгээ ирээд хин ч үс хамрагдаж болно. Одоо 8 настай 80 настай гөгшин борооч өглөө гэж тосоод одоо манайхан чинь тасгал хөдөлгөөний хичээлдэг хүмүүс байгаа шүү дээ. Булгуул тойроод өглөөл ерөнхийдөө их олон хүмүүс явж байдаг шүү дээ. Тэр хүмүүсээ энэ жоохон хүүтэн сүрэн байгаа учраас дулаахан зааландаа хичээлүүлэх одоо ирээд нэг цагийн хугацаанд бол яг нэг нэгцэн журмаар тасгал хийж байгаа шүү дээ. Дээрээс за тэр тасгалаа дуусангуут нь өөрсдийнхөө одоо бие даагаад одоо хүмүүс чинь тасгал хөдөлгөөн хичээлж байгаа шүү дээ. Тэрийгэл яг Дулаанбулын зааланд их тийм аяа өрнөж байгаа байхгүй. Тэгэхээр одоо дасгалын хувьд одоо ямархуу дасгал байгаа. Одоо өчигдрөөс бол эхэлсэн байгаа даа шүү дээ. Тэгэхээр одоо дасгалын хувьд яг ямархуу юм бэ? Өнөөдрийн байдлаар яг одоо яг дасгалаа хийвүү хичнээн иргэн бас хамрагдав. За аян маань яг албан ёсоор өнөөдөр яг номер 1 нийтмээ эхэллээ шүү дээ өнөөдөр. За өнөөдрийн байдлаар манай аранга хэмжээнд 20 хүн ирж тасгал хөдөлгөөн хийсэн 6:30. За тэнд их нь яг манай биеийн тамир спортын газрын ажилч албаагч. За иргэдээс нэг 5-6 хүн ирв. Дасгал хөдөлгөөн нь болохоор хүн болгон хийчихэр те. За залуучууд, хүүхэд, өгчүүд хийчихэр тийм энгийн тийм хөдөлгөөн одоо хүний тэр байн хөдөлгөөнтэй байхаар ч гэдэм үү. Бүх одоо булчин юуг ажиллуулахаар тий уян мөчийг ажиллуулахаар хөдөлгөөний дутлагаа сэргийлэхэд энгийн дасгал ямар ч хүн зүгээр дагаад дөөрөөгөө л хийх юм байна. За энд манайд бас сургагч багш гэх нэг багш гарч байгаа. Тэр багш маань дагуулаа тийм дээрээс нь дэлгэцэн дээр одоо нэгцэн журмаар улсын хорооноос хийж байгаа дасгалыг дагаал хийнэ гэсэн. Тэгэхээр ямар ч хүн чөлөөтэй ирээд яг дасгал хийхийг өглөөр тосдог тийм дасгалыг хийж орж байгаа хүмүүс л бүгд ирээд хамрагч болно. Дээрээс нь жингээ гасгаж байгаа тийм ээ. Тийм хүмүүс ирээд хичээлж болно. Илүүдэлжингүй хийх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол хөдөлгөөний дутлаас үүдэлтэйгээр илүүдэлжин нэмэгддэг баг тийм ээ. Илүүдэлжин гардаг баг. За илүүдэлжинтэй хүмүүст одоо яг энэ улс биеийн тамирын улсын хорооноос явуулж байгаа энэ дасгал нь одоо хэр зэрэг нөлөөлөх яг нөгөө нэг хэвийн хэмжээндээ жингийн хэвийн хэмжээндээ хүрэхэд боломжтой юм уу? Тэр дасгал нь зөвхөн одоо нөгөө хөдөлгөөний дутлаас л сэргийлэх тийм дасгал байгаа юм уу? За тэн дээр болохоор мэдээж дасгал гэж хөдөлгөөний дутагдлаас сэргийлэн тийм үү. Тэгээд тийм учраас цаашдаа илүүдэлжингүү гэж байгаа юм чи мэдээж хүмүүсийн жингийн асуулахаар тийм картач гэдэг юм уу. Эхний удаад л одоо дасгал хөдөлгөөг хичээлдэг байжгаад хичээлгээд ирж байгаа хүмүүс байж болно тийм. Тэр хүнээс эхнээс нэг анхан шатнаас нь эхлээд бага эрчимтэй багаар явжгаад одоо бид ингээд тасаад ирнэ ш. Тэнгүүд нь ачааллаа нэмээч юм уу дасгалынхаа нэг эрчимийг хахуулдаг одоо эрчимтэй тийм карта дасгалууд игээд мэдээж одоо жингийн хасахаар яваанда тий одоо олон сарын аяа юм чи эхлээд яг ингээд шат дараатаагаар явах болол гэж бодож байна. Одоо өглөө бол 6:30-аас 7:30 хооронд бол дасгал хийчихэж байна тийм ээ. За тэрнээс одоо 9 хүртэлх хугацаа
гэдэг одоо нэг цаг гарангийн хугацаа байна. Энэ хугацаанд одоо нөгөө илүүдэлжингээ хасах дасгал хөдөлгөөн юмаа хийх боломжтой юм уу? За илүүдэлжингээ хасаад одоо нэмэлт одоо юу гэдэг дасгал хөдөлгөөн авъя гэвэл төлбөртэй байх уу? Тэр үл мэдээж төлбөргүй. За манай одоо фитнес зал байна, одоо боксing зал байна, бүхий зал байна. Тэгээд спорт зал, ихэдээ бизнесүүд газар байгаа бүх зааланд хүмүүс 9 цаг одоо ажлын цаг шүү дээ. Ажлын цагаас өмнө л амжуулах гэдэг тэр хүмүүсийг тэр цаг дээр ирээд үнгүү тэг хичээлж болно. Фитнесийг сонирхолтой нь фитнесээ хийж гин. Бүхэл сонирхолтой хүн байж болооч насан туршид мэдээ тэмцээн уралдаанд орохгүй насна гэсэн би хөгшөрч гээд сууж байгаа хүн байж болно. Тэр хүн ирээд бүхий зааланд хөөрөө хичээлж болно. За тэр хооронд нэг сакс тоглолт юм уу, волейбол тоглолтог, эсвэл хоорондоо нь волейбол харьцдаг, тийм эсвэл өөрөө гимнастикийн дасгалыг хийгээд жингээ хатдаг ч юм уу. Тиймэрхүү юм дээр манай бие даанч газрын багц тасгалжуулалтнаас юу аваад зөвлөгөө мэдээл эсвэл бүр ингээд бичлэн яаж болно дасгал тийм зөвлөгөө авч болно тийм. Тэр нь бол нээлттэй байгаа. Тэгэд одоохондоо бол дөнгөж энэ арга хэмжээ маань өнөөдөөс эхлээд явж байгаа учраас яг нарийн тийм бүр юу л төлөвлөгөө дээрээс л гараагүй байна. Одоо явандаа жигдрээд болохоор нь бас нөгөө нэг ард иргэд байгууллагуудаа маань яг албан ёсны мэдээлэл тараагүй байгаас өөрийнхөө пэйж утсаар л мэдээлэл тарааж байгаа. Өглөө 6:30 гэдэг бол зарим хүмүүс бол унтчихийдэг цаг. Тэгэхээр одоо нэг 6:30-аас юунд бэлтгэлд ирэхийн тулд иргэд шууд босоод одоо баг спорт зал руу ирэх баг. Тэгэхээр одоо тухайн иргэнд гинт одоо нөгөө нэг би энэ сэрээгүй байж итэл хөдөлгөөн хийгээд бидний ямар нэгэн ачаал өгөх байх. Тэгэхээр одоо яг ямар журмаар явахын тухайн иргэнд одоо яг юу гэж зөвлөх вэ? За ерөнхийдөө энэ маань гол зорилго нь бас илүүдэлжингөө бас гээд эртч Монгол гэдэг чинь хүмүүсийг бас эрт тосгох сурах гэдэг зорилго гэж. Тийм учраас хүмүүс унаас эрт тосгоод мэдээж нэг унтж байгаа л босч ирэх баг. Тэгэхээр нөгөө унт цайгаа авахгүй ирэх юм уу? Тэр үед тасал хийхэр чи бас нөгөө дотор мухаарах ингээ янз бүрийн асуудал болдгийг. Тийм учраас тэрнээс үчин зэрэглээ ядаж нэг ус уух юм уу те эсвэл хөнгөн хооллох сүйтэй бодаа ч юм уу одоо юу гэдэг те хүний мэд эрүүлэлтийн хооллолт байгаа шүү дээ. Заавал унд ууж ирээрэй. За 6:30-аас гэж байгаа нэг 6 тусаад 30 минутын өмнө заавал ууж. Заавал цай уусан байх шаардлагатай 30 минут. За ирээд мэдээж нэг нойрноос ирээд нэг булчин хэдэр маань амарчсан сайхан байгаа. Эренгүүтлгээд огцон минь ачаалал өгөхгүй. Мэдээж тэр хүнийг эхлээд мас сайхан тайвшруулад одоо нойрноос нь сэрээгээ ч юм уу те. Тэгээд буцаа нэг дасгалтаа оруулах байгаа шүү. Тэр дасгал нь угаасаа эхний хэсэг гээд тэгээд яг үндсэн эхэндээ бол биеийг халаагаад сонголтын дасгалаар сайхан ингээд тайвшруулъя. Тэгээд яг үндсэн дасгалтаа ороо. Тэгээд төгсгөлийн хэсэг гэдэг юм. Одоо бас нэг бие дэвний хичээсгэл те. Тийм аян өрнж юм да. Илүүдэлжингөөс ч Монгол аян маань улс орон даяар ингээд зохион байгуулагдаж байгаа. Манай Харанга аймагт ч мөн адил зохион байгуулагдаж байна. Тэгээд иргэд та бүхэн маань за илүүдэлжингээ хасах хөдөлгөөний тутлаа сэргийлэх маягаар өглөө 6-аас 7-гийн хооронд бие тамирын спорт газрын спорт зааланд ирээд за дасгал хөдөлгөөн хийх чөлөөтэй шүү. Тэгээ 8 наснаас 80 настай буураа хүртэл ирээд хичээлэх боломжтой. Та бүгдээ ирээд бид нартай хамтарч ингэж дасгал хөдөлгөөнөөр хийж хөвшөөрэй гэж уриалж байна.